Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан байдаг. Энэхүү хууль зааснаар хүүхэд дараах эрхүүдийг эдэлнэ. Хүүхдийн 9 минь амьдрах эрхэд хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх, мөн хүчирхийллээс ангид аюулгүй орчинд эцэг эхийнхээ халамжид эрүүл өсч байж ах, өөрт хамааралтай альва асуудлаар шийдвэр гаргахад оролцох эрхүүд хамаарна. Үүнээс гадна хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр тэтгэмж, асрамж халамж, хамгааллын үйлчилгээ авах эрх хамаардаг байна. Харин хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурч боловсрох эрх нь хүүхдийн хөгжих эрхэд хамаардаг байна. Түүнчлэн хүүхэд амралт чөлөө цагаараа тоглож наадах, хүүхдийн цуслан сувлалд амарч сувлуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр хөгжих эрхээ эдэлнэ.